За юу яцгаан сонирхол нэг дахан дүүсээ та бүхэнд энэ сайхан өдрийн мэд эцэг миний зүгээс хүргэж байна. За миний би Солонгос улсад ирсэн байж за энд нэг 3 хоногийн нэг ажиллаар ирсэн байгаа. За тэгээд одоо би байрлал маань Мёндон дээр бол байж байгаа. За тэгээд өнөөдөр ямар ч сан Солонгосын хэдүүлээ Мёндоноор явж ерөнхийдөө нэг баг зэргийн танилццгаая гэж бодлоо. За guys би болохоор ийм хостел буусан байгаа. Энэ за гэд Мёндон дээр идэг. Энэ бас ер нь давгүй хостел биш үү бас айгуу гоё цэвэрхэн дотортол нь том дотортолтой ер нь бүхэл зүйл энэ. За тэгээд үлээ ийшээгээ Мёндоны хостелоос манай хостел бол ер нь ойрхон байгаа вэ нэгтэй. За ийм та бүхэн бас дараа нь бас Солонгост ирэхээр бол эднийх айгуу гоё цэвэрхэн гоё юм биш үү дуушууж баг. За энэ бол юутэй яг Мёндон дээр байдаг болохоор. За тийм Мёндоны гудамжаар хэдүүлээ алхах. Тэгээд энд ингээд хүмүүс ингээд айгүй зураг мурга авахулж ирээд байгаа даа. Яг ямар газрын яг би өөрөө сайлж мэдэхгүй л энэ хятадууд японочууд л их зураг энэ төр авахулаад байна. За тэгээд иймэрхүү. Одоо эндээ ингээд бахан зураг мургийн юм шиг байна. Хашаа бол нэг иймэрхүү. За ингээд жоохон доош алхнаа. Энд бол тэгээд айгүй хостел ихтэй газрууд бол байна. Хоёр талаараа ч гэсэн ерөнхийдөө бас хоолны газар энэ ихтэй. Энд тэгээд төв болохоор аргагүй бах л та. За ингээд иймэрхүү. Мэдгүй энэ гадныгаар бол амар их зураг авах яг энд яг энэ гудамжинд нь би яг яагаад энд ингэж их ахуулаад байгааг сайлж мэдэхгүй л байна. За энэ хостел бол хаана байдаг вэ гэхээр 3 дугаар гарцаар гарч ирээд ерөнхийдөө дээшээгээ явхад саяны за гэд хостел бол байдаг шүү. Ер нь бодож ирснээс хамаагүй дээр нөө. За тэгээд энд бас айгүйх зураг авахулаад байгаа. Яг энд таарч ивэл энэ одоо яг ямар ч учиртай газар. Яг энэ гудамд л ирж бүр авахулахад энэ гудамд л ирж зураг авахулаад байгаа. Ишиг. За энэ хостел бол яг 3 дугаар гарцаар гараад шууд байдаг хостел байгаа. За нойр хавьд нь бол дандаа цайны газар, хоолны газар энэ хэрэгтэй. За энэ буудлын зүүн талаар нь яваад ерөнхийдөө бэлээ. За ямар ч хэлсэн миний одоо байгаа газрын маань ойр орчин бол иймэрхүү байгаад байна. За тэгэхээр юм биш үү ямар ч дараа сонирхож байгаа залуучууд ирж энд байрлахаар бол одоо энэ Мёндоны энэ метроны 3 дугаар одоо хаалгаар гарч ирээл тэгээ шууд дээшээ яваад энэ буудлын зүүн талаар эргээд тэгэл ерөөхдөө очичноо. За би бас яагаад Мёндон дээр буух дуртай вэ гэхээр бас нэг шалтгаан бол байгаа. Одоо энэ бол ингээд автобусны буудлаа одоо нөгөө сонгосны буудалтайгаа айгу шууд явах боломжтой автобусууд айгу хэр зөксдөг. Шууд одоо эндээс явдаг гэх юм одоо нэг 17,000 воноор бол ирээд 17,000 воноор буцаад явах боломжтой. Нэг цагийн дотор л ерөнхийдөө явдаг. Тэгээд Мёндоны хажуудалд ингэж байдаг болохоор бас айгу гой санагддаг. За Солонгосын орой нэг иймэрхүү л юм байна. За хэдүүлээ Мёндоны гудамжаар орж ирлээ. За ингээд нэг иймэрхүү нэлээд том одоо гудамжууд байгаа. Одоо хоолтой. За тэгээд өөр хэрэгтэй юу гэдэг те бүх юм одоо брендийн браандуудтай гэх хөл одоо юмтай байдаг ийм газар байна да Мёндон гэж. Ер нь бол гоё. Ихэнх нь бас айгүй олон залуучууд айгүйх байдаг.
Тэгээд юу н хөдөлთა авалт интернэсэн ч гэсэн бас айгүй боломжийн. За одоо ингээ хоолнууд нь олон төрлийн хоол байдаг. За тэгээд өөр зөндөө олон юм байт юм уу. Тэгээд та бүхэн бас мэдхгүй нэг нь хурж ирээд үзэхэд илүүдэхгүй шүү дээ. Тэгээ хоолнууд айгүй том боломж шүү. Орой болохоор эн чинь бүр битүү болно. Гэхдээ нэг орой нэг 12 цаг гэл ер нь бол хаачтай яндууны үг. Энэ зайг бодомжны хоолнууд бас тохиолаараа бий. За янз бүрийн хоолнуудтай. Ийм нэг газар байна да. Хоёр хажуу талаараа том дэлгүүрүүдтэй гоо сайхан. За тэгээд өөр том дэлгүүрүүд гэдэг газар байгаа. За нэг иймэрхүү газар л байгаад байгаа юм да. Би одоо маргааш нутаг буцнаа. Монгол руу маргааш явна. Энэ 3 хоног ирсэн байна. За иймэрхүү байна да.